Гоё мэдээ 2025. Амьдрал баян хойно жилийн 365 хоногт сайн муу олон ч үйл явдал боллоо. Муугийн ёс биш, Монголын ёс гээд оны онцлог гоё мэдээ үйл явдлыг онцолж байна. Тухайлбал захим спортын талбарт Монголд дэлхийн тайзнаа плей-офф тогтмол шалгарч Аз ТV-ийн номер 1 гэдгээ баттгалаа. Тэдний шийдвэрлэх тоглолтыг Монголын ард түмэн дэлгэцнээс гар утснаас салахгүй бодлон хүлээж үзлээ. Цахим мөрөдө тоглоомыг Монгол улс бүрэн хориглолоо. Гадагшаа урсдаг валютын талд тусгалыг зогсоолоо. Ийм Монголын системийг улам төгөлдржүүлж, төрийн үйлчлэгийг иргэддээ саадгүй хүрч, хэрэглэгчдийн тоо саяыг давлаа. Монголын 3-3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшэваг төрсөн нутаг төв талбай дээр ангарч пенальтлаа. Багийн спортын төрөлд түүхэн амжилт тогтоосон гоё үйл явдал болсон. За тэгээд ТV шоу нэвтрүүлэгт Монгол залуус захиур хагалсан гоё мэдээд болгосон. Дэлхийн алдартай Netflix-ийн Physical Asia-д оролцсон залуучууд маань хурд хүч төвчээр хатуужлын гайхамшигыг харууллаа. За тэгээд улирч байгаа онд улс төрдөж гоё гал гарсан үйл явдал олон болсон шүү дээ. Төрийн тэргүүнээ санаачилсан хүнсний хувьсгалын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтанд орлоо. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их найт төгрөгийн урт хугацаатай хөнгөлөлтөө зээлийг авлаа. Ингэснээр идэх хоол өмсөх хувцастайгаа онд минь орлоо монголчууд. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Зандан шатрыг томилж 2025 онд 2 удаа албан тушаалаас огцруулах гэж оролдсон ч өөхгүй зүтгэсээр он гаргалаа базарвай. Шахалт, сорилт, тэмцэл дунд Зандан шатрын засаг чамлахааргүй ажиллаа. Долларын шээ 3,500 болгож, валютын нөөцийг 5 тэрбум хүргэж зээлж их зэрэглэлийг ахиулсан нь бас гоё мэдээ шүү. Эдийн засагт ч Монгол залуус дэлхий рүү алхав. Цэлмүн AND глобалыг үүсгэн байгуулж, Лендемэн, Фокет, Супер ав зэрэг финтек бүтээгдэхүүнээр Монголын бизнесийг Япон зүүн даасуу хэллээ. 2025 он яа харахгүй залуусан жил байсан нь улс төрийн ууган хүч Монгол Ардын намын дараагаар нэм осрын учрал болсноос харж болно. Ардын нам өмнөхийн эцэг дахин эцэг болоо. Ардын нам ард түмнийхээ эцэг дахин ирнэ. Ардын нам ардынхаа зүрхэнд эргэж ирнэ хэмээн мэдэгдэж ах нарын алалцаан дундуур үеийн нөхдөө мандайлан зүтгэж улс төрийн ширүүн тэмцэлд учрал цэг тавилаа. 126 гишүүнтэй парламентын 2 дахь улсын хурлын дараагаар учрал боллоо. Зөвшөөрлийг зөв болгоё. Иргэнээ дээдж хүнд судлаас төр салах алхмуудыг зоригтой хийж эхэллээ. Эдийн засгийн эрхчлөөний хуулийг их хурлын дараа мандайлан санаачилж бизнесийнхэнд ээлтэй орчин бүрдүүлээ амлалаа. Урлаг соёлын хувьд гоё мэдээ дуулгасан жил байлаа. Сонгодог урлаг дэлхийн шилдэг баритон дуучин шагналыг Монгол залуу хүртэж, Монгол дуучид The Voice, Asian Super Young зэрэг шоунд оролцож, өөрсдийн хоолойг дэлхийд таниуллаа. Монгол тамирчдаараа бахархсан баярын нулимс тасраагүй жил байлаа. Үндэсний шигшэвагийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртэлээ. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалруулах тэмцээнээс 4 алт, 6 мөн, 8 хүрэл медалийг хүртэв. Баатархүүгийн инх оргил Ван холбооны аваргын бүслийг мөрөн дээрээ тоглоо. Японы мэрэгжлийн суумо бүхийн дахин нэгэн аврагтай боллоо. Монгол залуусын хаанчлал суумод үргэж ирсээр байна. Монгол наадам жаягдгийн дагуу өргөн дэлгэр болж Баян онгорын Батмагнаг 7-р сарын 12-ны орой Төв Цэнгэлдэхийн зүлэг ногоон дэмжээний ганцаараа босоо үлдлээ. Японы цог жавхлан Тэзэн хаан Нарухито Хатан хааны хамт талын Монголд төрийн ажилтныг хийлээ. Үндэсний их наадам үзэж Азийн зүрхэнд орших манай улсыг сурталчилсан гоё үйл явдал байлаа. 16 жилийн өмнө хийгдсэн оюутлын хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар 3 үеийн улс төрчид төрийн ордонд сонсголт дуудагдлаа. Төрийн мэдээлэл авсан 34% цаана ашиг нь хилцээ ирэх нь мэдэгдэхгүй байгаа ардаараа ам нэгтээ шогшорлоо. Монголчуудыг баяжуулах гэрээ маань улс төрчдийн нус нулимстай тогтоолоор өндөрлсөн бол 27 жилийн турш дунжсан ураны гэрээг учирлаар ахлуулсан залуус мөрдлөн зүтгэж Францын талтай амжилттай үзгэллээ. Хувь эзэмшил, хөрөнгө оруулалт, хүртэх өгөөж улс орон нутгийн татаас нь тодорхой гэрээ болсон юм а. Энэ гэрээг байгуулахад шинжлэх ухаан яаж төлбөртэй жагсагчид ялагдлаа. Өөрчлөсөн байдлаар энэ гэрээ Монголын ард түмэнд 5 тэрбум ам долларын ашиг авчирна. Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам долларыг шилжүүлнэ. Тоон тодорхой гэрээг гуравдагч хөрштөө байгууллаа. Монгол улс хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлтэй боллоо. Эрдэмтэн судлаачдынхаа дэмжлэгтэйгээр засгийн газар 2030 он хүртэл хөгжүүлэх зорилгоо тодорхой боллоо. 2025 оны гоё мэдээг яс тас тоймллоо. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.